Амархан сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. За, эрүүл амьдрах уу зөв хооллын манай зөвлөгөө хичээл цуврал нэвтрүүлэг маань эхэлж байна. За, ингээд уламжил ёсороо эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор багш Мөнхөө багштайгаа бид нэвтрүүлгээ хөтлөё. За, өнөөдөр бид эрдэс бодисынхоо талаар яриагаа үргэлжлүүлнэ. Тэр дотроо йод, селен гэдэг энэ хоёр эрдэс бодисыг нэлээд онцгойлон чухалчилж ярья. За, йод гэдгийг бол биш тэ багш би юугаар төрсөлж гэдгийг юм өөртөө бодож ин гэхээр сонсогчд ч гэсэн тэгж байгаа бах. Ерөөсөө йоджулсан давс гэдэг. Тийм зүйтэй. Энэ үгээр бид нар хүлээж авч байна. Яг гэвэл энийг одоо 90-ад оны үеэс энэ давс бидэнд чинь йод дутагддаг юм байна. Яг гэвэл Монгол хүмүүсийн хоолнод хүнсэн тэр болгон байдаггүй учраас энэ давсыг йоджуулаад тэргэлхэн зүйтэй гэдэг ийм анхны одоо сэтэл гараад одоо түүнээс хойш хүмүүс йоджулсан давсыг их хэрэгэлдэг болсон л доо. Энэ л одоо энэ йод гэдэг чухам юмтай хамаатай юм шиг байна тийм ээ. Тийм шүү. Үнэн шүү. Энэ бол дэлхийн нийтийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн дахинд явуулж байгаа нэг зүйлийн йодыг нөхөх арга юм аа. Энэ бол маш сайн арга. Энийг хэрэглэх ёстой. Йодыг ерөөсөн анаахтаар юу гэдэг юм бол ухаанаа элемент гэж хэлдэг байна. За тэгвэл ухаанаа элемент гэхээр бидний оюун ухаантай их холбогдолтой юм байна. Энд би эхлээд нэг үлгэр ярьчих гэж бодож байна л дээ. Одоо энэ йодны дутагдлыг бол нэг газар бол нэг хүмүүсүүд бол нэг одоо тэнэг гэж хэлдэг. Биеийн нэг богинохон дээрээсэн оюун мэдрэл нь яхан тийм хомсдолтой ийм хүмүүсүүд байдаг. Тэгээд хамаг сүлд нь судалж үзсэн чинь юунтай холбогддог. Тухайн газрын уул ус тэр ногоо зага иддэг бүх юмд нь йодын дутагдaltaй байсан. Ингээс одоо ийм өвчин үүсчихсэн гэж. Тэрнийхэн дээр нөгөө бамбай булчирхайн том болдог. Энэ бол орон нутгийн чанартай бамбай булчирхайгийн томрол гэдэг. За ийм холбогдолтойгаас л одоо дэлхийн нийтэнд йод бол дэлхийн нийтэнд бол тийм тэгш биш байхгүй юу? Хамгийн гол асуудал зарим газар илүү шиг зарим газар байхгүй байгаа байхгүй. Тэгээд л одоо ийм учиртай. Ерөөсөн йод дутагдaltaй зэрэгэл хүний оюун ухаанд нөлөөлж эхэлдэг. Хүний өсөлтөд нөлөөлж эхэлдэг. Йод дутагдaltaй зэрэгэл бидний бамбай булчирхааны гормоны үйл ажиллагаа буусдаг. Бамбай булчирхааны гормоны үйл ажиллагаа бол бидний эсийг бас нэг жолоодож хөдөлж авч явдаг нэг зүйлийн чухал элемент, чухал гормон юм л да. Бамбай булчирхааны гормон хэтрэхтээр бид нар одоо нөгөө их хэмжээний одоо юу гэж хэлхийн ажиллагаанд хэтрээд бид нар одоо зүрхэн зогтог, ууралдаг, бачиндаг ингээд ядардаг, зүудэрдэг болдог ийм болоод ирдэг. Хэрвээ эрүүл байх юм бол зохинжэнд байвал бид нар сайхан эрүүхэн намун тогтоохон бүх юмнаа үйл ажиллагаа сайхан эрүүлэр явж. Хэрвээ дутагдаад эхлүүл бид нарын үйл хөдөлгөөн дахиад ингээд ер нь йод дутагдсан хүн бол яадаг вэ хөдөлгөөн мөх муутай болоод ирдэг байхгүй. Тэгээ нөгөө хурц сэргийг байдал нь муудаад ирдэг. Удаалаг болоод ирдэг. Урдан шатамгаа биш болоод. Ийм болоод энэ бол бамбай булчирхааны үйл ажиллагаатай. Ингээд йодууд бол ингээд одоо бодисын солилцоонд бол маш их чухал үйлдэл зүйл юм байна. Нин идэв оюун мэдрэл, бодисын солилцоо, оюун мэдрэл ингээд нөлөөлдөг. Тиймээс одоо йод бол яахын аргагүй хүний биед дутагдаж болшгүй бодис юм аа. Тиймээс бид нар ухамсарлах хэрэгтэй. Тэр йод нь яг хөө ааж явах үр ашигын төлөө заавал йод идүүлж яана гэж бас зарим хүмүүсүүд ярьдаг. Одоо ч гэсэн зарим хүмүүсүүд бор давсаа иддэг хүн байдаг. Тэгтээ бид нар шинжлэх ухааныг заавал итгэх ёстой юм аа. Тийм болохоор бид нар энэ йодтой давсыг идэхгүй байхад үед эрүүл байсан ч гэсэн магадгүй танай биед илэрч гарч ирээгүйгээр шинж тэмдгүү чинь явагдаж байгаа л да. Тийм болохоор йодтой давсаа идья. Йод гэдэг бол үнэхээр зайлшгүй шаардлагатай. Нин илүү одоо жирэмсэн төвнээ дараа одоо төрснөө дараа хүүхдүүдийн өсөлт бойжл энэ үед бол йодтой бол яалтгүй хэрэгтэй. За тэгвэл бас нэг юм харагдаж л байгаа юм л да. Йод гэдэг бол уурчиж болдог гэдэг бодис. Агаар дотор бахтаараа уурчтай. Йодтой давсан манай зарим газар харагдаж л байгаа байхгүй. Халвиггүй савнд хийгээд задгай байна. За энэ бол маш амархан ууршаад алга болчихно. Тиймээс одоо энийг одоо сурж байгаагийн хувьд бид нар йодон заавал одоо ингэж хадгаж хамгаалах хэрэгтэй. давсаа бол заавал таглаатай савнд байх та. Агаараар ууршаад ингэж алгасчихна. Энэ нэг асуудал байна. Бас нэг бол йод бол бас усанд хийгээд юм уу одоо шилрүүн хийгээд удаан буцлагтай зэрэг бас ууршчдаг. Тийм болохоор давсыг хамгийн сүүлдэнд хийх маш их чухал асуудал байгаа. Тэрийг давсандаар би бас дахиж ярина гэж бодож байгаа. Давсандаар бол давс бол бидний одоо эрүүл мэндийн их холбогдолтой чухал асуудал байгаа. За тэрийн дараад нь яригдах юм байна. Иймээс бол йодтой давсан идэ бид нар бас нэг ямар арга хэлбэрлэн бас зөв шиг байлгая. Ингэвэл бидний биед их ашигтай юм аа. Бидний оюун ухаанд бидний эрүүл мэд бидний дотоод бодисын солилцоод их чухал үйлдэл үзүүлдэг зүйлийг чухал бодис маш амархан бас дутагддаг бодис юм аа. Иймээс одоо бид нар бол одоо дутагддаг бодисуудаа л ярьж байгаа шүү
штэ. Ийм боддоор энийг их чухал юм шүү гэдэг нэг анхааруулж. Тий. Давтаад хэлээ л да. Ер нь хүний биед амархан дутагддаг эрдэс бодисын энэ тоонд төмөр, кальц, йод, селен дөрөв ордог тухай мөнхөө багш урд нь ярьжсэн. За тэгэхээр энэ йодчин чухам юунаас ирдэг учраас монголчууд бидэнд дутагдчихдээ юм бэ? За йодтон навч хэлэх юм бол одоо хамгийн гол эрэлтэн далайн гаралтай юмнаас их ирж идэг байхгүй юу. Тийм учраас л ерөөсөө бид нарт одоо харцсангүй далааны амтнд далайн дээр байцаач гэдэг юм уу далайн загас уурган бол энэ бүх юмнуудыг бид нар бараг хэрэглэхгүй байгаа. За дараад нь бид нарын уул усанд байхгүй болохоор бидний энэ дургсан тэр ногоо, жимс тэгэл мал, мах, амт бүх юмд нь нөгөө йотнд баг байдаг. Маш бага ховор байдаг. За тэгвэл Монголд хүн бас нэг нөхөж болдог юм бол цай бас йот бас нөхөж орж ирдэг. Аль цай? Одоо бидний уудаг цайн дотор бас зохимжээний йот байдаг. Тэр нь яагаад гэвэл халуун уур амьсгалтайгаар йот илүү их газар ургасан байдаг учраас эндээс бас йот авах гэдэг. Гэхдээ эндээс бид нар тэрнээс йот авах ингээд өтгөн цай авахтаар өөр талаараа бид нар тохирол ужруулах гэдэг. Флор нэгтчих гээд байдаг. Ингээд бас буурдах гээд байдаг. Хамаагүй ихтүүлж болох. Тий, ингээд өөр нэг зүйл юм бодсон флор нэгтэй гараад ирэхээр бид нар одоо үе их шүүнэ өвчин одоо тэрдэг шүдэн муудаад байдаг. Ингээд их олон зүйлийн юмнууд. Энэ яг хөө энэ дэр би нэр флор гэдээ ярьсан болохоор энэ ер нь бол ийм юм байгаа юм. Флор гэдэг нь бол хүний илүүдвэл хүний ясыг эвдэлдэг. Дутагдтаар бас болох юм байдаг. Тиймээс одоо ер нь флор гэдэг үед зохистой байх үед хүний шүд сая цагаан цэвэрхэн паалан идэгж хэлдэг дээ. Тэр нэг сайхан байдаг байхгүй юу. Ерөнхийдөө бол флорыг бол манай улсд бол тэр юу яадаг гэсэн усанд нь үзэж хагаад флор баг байвал флор нэмээд оруулцдаг гэж хэлсэн. Иймээс бол бадаг ерөнхийдөө одоо түгээл усанд бол флор сайтай юм а гэж байгаа. Танай энэ усан чум ямар байд юм мэдгүй. Ер нь бол шүдийг хамгаалах хамгийн чухал юм бол флор. Тэгэхээр бид нар флортой нөгөө аман оо хэрглэж байгаарэ гэж зөвлөх гэж байна. Энд бол юу гэж хэлдэг л дээ? Фтор гэж хэлдэг юм. Тэр фтору, флору, фтортой шүдний оо гэж байна. Яг мөн тэр чинь. Яг мөн үү. За яах вэ? Яах нөгөө хэлгийн хувьд өөр юм байна. Тэгээс фтор гэж ойлгох нь тийм ээ. За фтортой тэр оог хэрглэж бай. Гэхдээ бага хүүхдэд байна штэ. Бас ингээ аав залгаад байдаг байхгүй юу. Тиймээс тэндээс хамаагүй их залгаад өгөөд бас флор нэмэгдэг өдөр залгаж байгаа болохоор тийм байхгүй юу. Тэгэхээр том хүнд бол ийм асуудал гарахгүй байгаа юм л да. Энийг бас нэг анхаарчгүй зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгэхээр биш тийм йод чинь өдөртөө яг хэдий их л бага хэмжээ хэрэгтэй юм а да давсаар авчдаг гэд бодоход ер нь бол 200 миллиграммаас бүр бага штэ микрограмм. Тийм маш бага хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл энийг бол давснаасаа авахд одоо энийг бол эрдэс байцаар хүний биед их сайн шингэдэг. Төмөр бол эрдэс байцаар шингэхгүй байгаа байхгүй юу хүний биед. Шимэж ингэж авч байгаа. Йод бол давснаасаа авахтаа хүнд хангалттай сайн шингэдэг. Тиймээс бид нар хэрвээ одоо йодчулсан давсыг хэрглэж явах үед бол бид нар йод дутагдах боломжгүй. Йод бол одоо хангалттай хүрнэ гэсэн ийм ойлголттой байгаа. Энэ бол ямар өөрийнхөө тэр байгалаас ирж байгаа йотныхаа хэмжээгээр йотныхаа юуг тогтоодог юм шиг байгаа юм. Тийм болохоор бол танай энд хэдээр тогтоож байгаа юм би сайн мэдэхгүй байна. Ер нь харьцангуй бол жишг бол дэлхийд дахинд бол нэг тийм нэг жишг байгаа шүү дээ. Эдийн йот байвал таарах юм байна гэдэг жишг байгаа. Тиймээс одоо йотчулсан давсыгаа зөв хэрэглэхэд бол бид нар йот тусмаа гэж ойлгох тийм ээ гэж энэ их зүйтэй юм а. Тэр илүүдж өнөөдөр йот илүүдж гарч ирээд инглээ гэсэн юм байхгүй. Гэвч бол бид нар хэрвээ далай дагуунд амьдардаг улсууд тэр одоо далайн байцаа гэж хэлээд байв уу яа гэж. Тий, далайн байцаа. Тэр далайн байцаа гэж хэлж байгаа биш ээ. Далайн байцаа. Ямар ч юм тэр бороо өнгөтэй би бол бүс ногоо гэдэг би номонд бичиж оруулсан юм. Тэр ногоогийг болоод их сайн ногоо юм. Тэрийг бас зохимжээнд дэж болно. Гэвч йот нь хэрэгтэй юм аа гэдэг одоо их хэмжээний йот идвэл бас бидний бамбай уулзрахад муугаар нөлөөлнө. Бас нөгөө юм илэрхийлэлээр хотлох үүсгэж байгаа байхгүй юу? Яг дундчиг олох гэж их л. Үгүй яг хөө ерөөсөө л юм штэ. Өдөр болгон их хэмжээний далайн бас нөгөө манай энд идэхгүй л яг хөө тэр халуун оронд болоо тиймэрхүү юм байж хэтрүүлэх юм. Бид нар маха хэтрүүлдэг шиг. Тийм ээ тиймэрхүү юм байдаг л байх л да. Гэхдээ тэр далайн бүс ногоог бол бас сайн идж байгаа. Тэр дотор ганцхан йодны асуудал биш. Маш яруу төмөрлөг, кальц, олон зүйлийн тэр хэмжээд бодсон байгаа. За яг хөө энэ нэг үгнээд байгаад ороод ирсэх дээр нэг ярьчих тийм ээ. За ойлголоо. За йодны талаар бол ерөнхийдөө их ойлгомжтой боллоо. Одоо энэ дараачийн ярих гэж байгаа энэ эрдэс бодисын сэлэн гэдгийг бол ерөөсөө би бол ер нь баг сонсоогүй дээ. Энэ одоо яагаад та энийг та гэж дээ ер нь одоо энэ ийм чухал гэдгийг бол бид нар яагаад мэдээгүй байна л гэдэг их хэцүү. Энэ одоо бас ястай адил нэг хүнд мэдрэгдэн юм биш байхгүй юу? Кальц дутангууд яснаа өдөж байгаа юм тийм ээ сэрэгж байгаа. Гэвч энэ
Силений хамгийн ихний судалгаа бол их сонирхолтой судалгаа байд юм л да. Нэг газрын хүмүүс бол ерөөсө хор тавдраар өвчлөх нь маш бага, хөшөрлөлт нь удаан, олон зүйлийн өвчин их залуухан байдаг. Ийм асуудлууд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ уул усын сүлдээ зүүн хамгийн сүлд силен гэдэг бодис байсан. Силен гэдэг бодисыг өнөөдөр дэлхийн дахинд бол энэ юунадад бол хор тавдраас сэргийлэх хамгийн их том аварга бодисоо гэж ингэж нэрлэж байгаа. Хор тавдрыг эсэргүүцэх аварга бодис гэж хэлж байгаа. Яагаад ингэж хэлж байгаа юм бол энэ дотор байна шүү дээ. Одоо олон зүйлийн судалгаанаас бий болсон байгаа байхгүй. Тэгээд одоо түрүүн витамин талаар их хэрэглэлээр бас болдгоо юм байна гэлээ. Бид нар кальцийг нөхөж болно. Би энэ хүнд ингэ зүйл байна. Кальцийг нөхж явах ёстой юм аа. Болж игэл энэ селенээр баялаг хоол хүнсийг. Энийг эвдэс бодисоор их хийдвэл давсанд хийсэн юу байгаа л да селен байгаа. Гэвч бол энийг хийдвэл харин бас хордлого үүсдэг. Бас их олон асуудалтай байна. Селенийг бол хамгийн анх илэрхийлэхдээ бол ийм нэг байдлаар илэрч гарч ирсэн байгаа. Тэгээд сүүлд нь одоо үзээд байсан чинь судлаад байсан чинь одоо хүний амь насыг 9%-аар уртгаж болно. Ганцхан ингэ дэлхийд дахинд тогтоосон дотор бол 9%-аар магадгүй хүний амь насыг 9%-аар уртгаж болох бодис бол зөвхөн силен гэсэн ийм шинжилгээ гарсан байгаа байхгүй. Гэтэл энийг бид мэддэг байсан. Энийг одоо ягаад гэвэл сүүлийн үеийн шинжилгээнүүд одоо юм дэлгэж гарч ирж байна шүү дээ. Тэгээд силен бол ягаад гэвэл хамгийн гол нь тэр нөгөө чөлөөт артикал шилөөт артикалыг их номготгож өгдөг. Шилөөт артикал гэдэг чинь нэг л ийм учрууд нэг өлөн чонтой адил. Тэр бол өөрийнхөө электроныг алдсан өлөн чон гэж бодъё. Тэгвэл ягаад гэвэл бидний эрүүл эсийн дотроос очиж нөгөө электрон нь булааж авдаг байхгүй. Тэгэнгүүт нь манай эрүүл эсүүд сүнөөд байдаг байхгүй. Тэгтэр бид нар хөшгөрөлт явагдаад байна. Тэгтэр бид нар магадгүй хор тавдар болдог. Тэгтэр бид нар амархан одоо эд эсийн одоо үйл ажиллагааг нөлөөлж эхэлдэг байхгүй. Тэр чөлөөт артикал чинь хаанаас гараад ирдэг үлээ? Маш амархан байна. За жишээд агаарын бохорд чөлөөт байна. Тэр бол чөлөөтэй юм. Чөлөөтэй явуулж чаддаг тийм жижигхэн электроноо алдсан молекул гэдэг байна. За тэгвэл бид нар хэрвээ хоолоо хийх үедээ их халаагаад ирэхдээ тосон дотор бас уур гарангууд нь уурын дотор нь байдаг. Тосон дотор нь бас чөлөөт артикал үүсэж байдаг. Ямар нэгэн химийн хувирлаас болоод нэг юм алдаад явуулчих чинь гэсэн. Нэг электрон алдчихж байгаа байхгүй юу. За тэгээд хүний бие гэдэг чинь одоо нэг том химийн үйлдвэрээс химийн урвал явагдахад чөлөөт артикал үүсэж байдаг. Их хүчил дөрөгч хүний биед хэрэгтэй. Их хүчил дөрөгчтэй гад орчинд багтаар 198 нутгаар хүний биед ашигладаг. Бас нэг бэлэг нь бол 102 нутгаар бас чөлөөт артикал шилжиж байдаг. За ингээд л одоо олон зүйлийн юмнаас болоод ууралж зарлах хорд байдаас бүх юмнаас чөлөөт артикал гэсэн юм үүсч болно. Өөр Монгол бол чөлөөт бөлөг гэж хэлээд байгаа юм. За энэ үүсч болно. Энэ үүсгдэрэл хүний биенээс юм булааж авч яадаг. За энэ чинь одоо номтгоох чинь силен их чухалтай байгаа, витамин С чухалтай байгаа, Е чухалтай байгаа, А ч гэсэн чухалтай байгаа. Тэгэхдээ энэ зохимжинд байх үед энэ бодисууд очихдоо яадаг гэвэл өөрөөсөө нэгийг өгчдөг байхгүй. Тэгэд өөрөө ч гэмтэл авахгүй. Өөрөөсөө нэг юм өгөөд өөрөө сүнчихдээр бодоход тэр нь юм олчихдоо дахиад хүний биед хор нөлөөгөө болчихдог. Ингээд тэрийг номготгоод биенээс гадагшлуулаа явуулчихдаг. Иймээс байж байгаа байхгүй. Жишээлбэл одоо чөлөөт артикал чинь одоо тэр утаа өнөр гаргаад яваад хүний нүүр нь их барцгаар болдог байхгүй юу. Яагаад гэмгүүд тэр чөлөөт артикал бас тамиг тийм утаагаар угаасаа ногооноо нөгөө тосноо тусаад баав шарахаар бодъё л да. За тэр дотор их агаа дотор байна. Тэгээд одоо уушгина. Одоо тамхин дотор ч юм бол зөндөн чөлөөт артикалтай шүү дээ. Тэгээд одоо ер нь бол хүний хөгшрөлтийн чинь эмтих холбож ярьдаг юм. Нэгдүгээрд нь бид нар гентэй холбож байгаа юм. Ген цаанаасаа бид нарыг удирдах чинь зохимжийн настай. Гэвч энэ насыг богиносгодог зүйл дотор энэ чөлөөтэй бөлөг чөлөөт артикал чинь их чухал үйлдэлүүд үзүүлж байгаа байхгүй. Тэгээд өвчин олгуулах. Тэгээд хэрвээ чөлөөт артикал давхиж орчичоод бидний эсэн дотор байгаа генэ хэлэхээр тэрийг дасалчих юм бол хувирал үсээд хор тавдрын үүсэх. Ийм олон асуудалтай. Тийм болохдоор энэ силений ч юм ааштай энэ чинь маш их чухал хор тавдраас сэргийлэх байц. Ерөөсө хор тавдрыг сэргийлэх авраг гэж байгаа. Гэхдээ энийг бид нар бас металлаар авч болохгүй болж байгаа. Металлаар аваад бас хордлого үүснэ. Тэр чинь 800 микрограммаас л дээш бол хүнд хордлого өгөх аюултай байдаг байхгүй. Сүүлийн үед бол энийг анхаарч болно. Одоо юунд дотор ч маш ариун силентэй хоол хүнс байдаг. Харин тий одоо тэр чил чухал байна. Силенийг хаанаас олж авах гэхэд л одоо силентэй цай байж, силентэй мөөг байж, силентэй буурцаг байна, силентэй будаа байна. Одоо бүр байна шүү. Тэр бүр тарих уйлан газар донд хийгээд ургамал өөртөө нэгдээд авчихсан юм байна. За силентэй мөөг байж л байна. Одоо би бол нэг юм байд. Миний тэр силентэй мөөг гэсэн миний нэг бүтээгдэхүүн байдаг. Би тэр нөгөө мөөг тарьдаг газараас тусгай силентэй мөөгийг талхлуулаад ингээд авсан юм мөөг. Өөрөөр бүх мөөг силентэй биш. Биш шүү. Ганцхан тэр нэг силентэй мөөг байдаг. Силенийг яагаад гэвэл силен бас зарим газрын уул усанд байж байгаа, зарим газрын уул усанд байхгүй байгаа. Та хэрвээ тэр уул усад нь өндөр газраар тарьсан газар юм уу
хүний аргаар одоо хийж штэ. Одоогийн чинь үйлдвэр чинь хэрвээ газар усанд нь яг силэнтэй шороо хийж оруулаад тэгээд тэр урган бол нь бий болоо тэгээд тэр урган бол нь хэрвээ хүний биеийн шаардлагаас учиргүй их байвал одоо бас болохгүй штэ тийм ээ. Ийм байх үед болно. Тиймээс бол одоо танаа энэ би одоо мэдэхгүй байна. Хятадд бол силэнтэй будаа гэж байж л байгаа. Тэр бичсэн байдаг байхгүй. Силэнээр баялаг будаа, силэнээр баялаг цай, силэнээр баялаг мөөг гэл одоо их олон төр байдаг. Силэнээр баялаг тэр эсгүүрч хүртэл байдیں۔ Нөгөө эсэгдэг түргэн эсгүүр энэ хүртэл байна. Тийм ээ. Ийм болохоор энэ ургамал гэдэг юм уу байгалийн журмаар ингээд бий болсон селенийг авна. Харин селентэй давс эдхийг бол би нэг яг ба селентэй давс гэдэг хятадч бол байж лээ. Танаа энд байдингүй мэдгүй. Тэгтээ тэр бол металлын хэлбэрээр багтаа нэг бол шингэлт муутай, хоёр бол хордлого үүсэх аюултай. Тэр хэмэлт муутай шүү дээ. Зүгээр одоо ингээд бид нар нэг юм идж яхад одоо селена авчих бол боломж байна. Хамгийн гол нь танаа энэ уулсан тэр силен хэр зэрэг байна гэдэг л байгаа байхгүй. Хэрвээ силенээр баялаг газар болвол тэр газрын хүмүүсүүд лавтай тэр хот авдраа судалж шинжлэхгүй л бол ерөөсөө яаж уул усын сундалгүй л мэдгүй шүү дээ. Хэрвээ яг байда аргагүй одоо энэ хятадын чинь нэг олон газар байдаг байхгүй. Олон газрын судалгаа бас байна. Яг нь урт насалдаг 100 настай тосгон мосгон гэдэг байгаа байхгүй. Тэнд чинь хамгийн гол асуудал силен байгаад өндөр байдаг. Тэгээд тэр ус нь бас яхан тийм хужирлагч гэх тийм үү юм агаарын юу олон нөхцлөөс бүрдэн л дээ. Тэгтэл одоо тэн дотор их чухал юм силен байдаг. Ийм судалгаа гарсан Энэ байна. цэвэр одоо аршаанууд шүү дээ. Булаг шанд аршаануудын усны ингээл бүтцийг ингээл их олон битсэн мэдээ тэр дотор силен байна уу харах хэрэгтэй юм. Байгаа. Байх ёстой. Зарим усанд нь байгаа, зарим усанд нь байхгүй шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед бол силентэй ус гэх хятад бол байж л байгаа л да. Тий. Энэ бол байж болдог асуудал. Тэгтээ силентэй ус бол тэр бас металлын хэлбэрээр оршиж байгаа болохоор чухам хүнээ бэнд хэр зэрэг ашиглагдана гэдэг бас сонин асуудал байгаа. Хэрвээ нэгдмэл хэлбэрээр уургатай нэгдсэн хэлбэрээр юм уу одоо нүүрсний нэгдэлсэн хэлбэрээр юм уу өөр нэгэн байгалаас заягдсан ийм хэлбэрээр ингээд амьд бодис шингээгээд авсан байвал тэр бас их боломжтой гэж үзэж байгаа байхгүй юу. Энэ бэлтгэлүүд дотор силен гэж тусдаа бэлтгэл энтер байдаг. Тэрийг хэрэгжилж болох уу? Байна. Зохих хэмжээнд болно. Тэр зохих хэмжээнд болно. Яагаад гэвэл тэр бас л нэг зүйлийн эрдэс байдсан хэлбэрээр байгаа. Тэрийг хэлбэрийг үзэх хэрэгтэй байхгүй. Ургамлаас гаргаад авчихсан юм уу? Одоо жишээлбэл уургатай нэгдэл юм уу? За энийг үзэж болно. Тэгээд зааварчилгааг дагуу зохих хэмжээгээд хэрэгжилж болно. Ер нь бол тэгээд хоол хүнсэн дээр анхаар тавь тэрийг нөхөд олчиж болж л байгаа байхгүй. Хоолнд чинь олон зүйлийн хоолнд байж байгаа юм. Тэрийг бас яг жоохон анхаарал тавих хэрэгтэй байхгүй. Ерөнхийдөө банаад байдаг юм уу гүм үү чухам аль нутгийн байгальд бол байдсан бол гэдгийг бас жоохон яг л анхаарах хэрэгтэй юм байна тийм ээ. Хоёулаа нэвтрүүлгийн төгсгөлдөө шүү дээ. Одоо ингээд бит хоёр энэ одоо эрдэс бодисын талаар, витамины талаар одоо ингээд ерөөсө төрөл бүрийн сэдвэр мэдлэг олгоод байна л да. Тэгэхээр энэ мэдлэгтэй хүн одоо аминдаа арчаатай байгаа өөрийнхөө эрүүл байлгыг гэж бодож байгаа хүн бол мэдлэгтэй байх нь чухал тийм ээ. Гэтэл энэ аминдаа арчаатай байх нь чухам юунд хэрэгтэй одоо юу гэдэг юм бэ? Яагаад бид энийг мэдэх ёстой юм бэ гэдэг нэг тийм хүнийг нэг уриалсан гэдэг юм уу тийм үгээр нэвтрүүлгийг дуусгамаар санагдаад байна л да. Яг л хүмүүс юу гэдэг вэхээр хитрхи аминдаа хайртай, аминдаа арчаатай гэдэг хоёр утгыг жоохон ялгаж салгадгүй юм шиг санагдаад идэв. Ер нь бол ийм л байгаа юм. Би наад өгөндөө ч ер нь бол шүү дээ. Эрүүл мэндийн тухай мэдлэгийг эзэмшээд ирэхээр таны тархин дотор эрүүл мэндийн төв бий болдог. Та санамсаргүйгээр өөрийгөө зөв хөтлөөд аваад явдаг. Та тэгэл эрүүл мэнд сайн сайхан бүх ад жаргалыг өөрийн гараараа зохицлон байгуул болох юм байгаа юм л та. Тиймээс ч одоо эрүүл мэндийн тухайтай одоо биний нэг ярьдаг яриа бол юм шүү дээ. Ерөөсөө хүн бол төрсний хувьд л бол эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмш. Тэгээд хоёр зүйлийг эзэмших хэрэгтэй. Нэг нь эрүүл мэндийн мэдлэг, нэг нь аж төрх амь зуух ухаанаа эзэмших. Ингээд та эрүүл саруул ажил үйлс чинь өндөр байна гэж бодож байна. Тэгээд ч одоо өвдснийхээ дараа нэг их юм ууж өөрийгөө одоо зовоож яснаас өвдөхгүй байх. Урьдчилаад өөрсдийгөө одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Та бид хоёрын хийх байгаа гол ажил чинь юу вэ? Хүмсүүдийг өвчин олохгүй байх. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь өвчин олсон та эмнэлэгт суу. Түүнээ дараах эмнэлгээс гарснаа дараа та өөрийгөө зөв хөтлж аваад яв. Гүү бол өвчин чинь ахиж магадгүй, хууч тогтож магадгүй. Энийг л бид хоёр хийх гэж байгаа шүү дээ өнөөдөр хүнд. За тэгэхээр нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдөр эрүүл амьдрах уу зөв хооллын манай цуврал зөвлөгөө нэвтрүүлэг маань эрдэс бодисууд йод, селенийн талаар та бүхэндээ тодорхой одоо онцгойлж ярьлаа. За эрүүл мэндийн зөвлөгч багш Өр Монголын телевиз радионы тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштай баярснаа илэрхийлээд нэвтрүүлгээ өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая.